Эмэлтэйг ажуулдрын паркын төслийн үйл ажиллагаатай танилцахаар хүнс үдэ аж ахуйн сайд Эдэр бат сайд яамны хамт олондоо зорж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 100 гаруй арьсыг, сая арьсыг бол одоо газарт боллоо шүү дээ. Энэ бол одоо улс орны хөдөө аж ахуйн салбарын энэ 160 мянган малчтын маань одоо орлогын асуудал, малчин өрхийн орлогын асуудал юм а гэж зөвлөсөн ирж байгаа. Тэгэх юм бол хэдүүлээ төслийнхөө одоо энэ 94 тэрбум төгрөгийн хөөсврийг яаж гаргах уу гэдэг нь одооноос яриад аль дэлэн зөрүүгүүл явчихад болно шүү дээ юм бол тийм. Улаанбаатар хотоос гадна манай Монгол Улсын засгийн газраас анхаарч ажиллах тэр дундаа хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтарч ажиллах нэг томоохон төсөл бол энэ эко аж үйлдвэрийн эмэлт одоо энэ парк юм байна. Яагаад энийг бас онцолж өнөөдөр энд хүрэлцэн ирж байгаа гэвэл Монгол улс өөрөө хөдөө аж ахуй орн. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үн гэдэг үнийг боловсруулалт гэдэг олон зүйлүүд бас бидний туйлын чухал байгаа. Яагаад тэгэхээр үн нь бол боловсруулж ээж, эргэлтэнд оруулж ээж, малчтын орлого бас төдий хэрээр нэмэгдэнэ. Тэгээ бидэнд бол одоо мал аж ахуйн салбараас одоо ашиг хүртэж байгаа ноолуур, мах гэдэг олон зүйлүүд байгаа бол ашиг хүртэж чадахгүй байгаа өнөөдөр одоо 10 гаруй жил хог болж хаягдчихж байгаа зүйл бол энэ арьс ширний асуудал, дайвар бүтээгдэхүүний асуудал байгаа. Энэ аж үйлдвэрийн паркийн хувьд бол дулааны их үүсвэр, цахилгааны их үүсвэрийг нь одоо гүйцэтгэлийн ажил одоо хэзээ мэдгүй эхлэх гэж байна. Хэрвээ бид энэ одоо хаврын улирлыг, энэ зуны улирлыг, энэ бүтээн байгуулалтын ажлыг алдахгүйгээр хийж чадах юм бол 28 оны одоо 6 сар гэхэд энэ эко аж үйлдвэр маань өөрөө парк маань ашиглалтанд орчих юм одоо бүрэн дүүрэн бололцоо байна. Аж үйлдвэрийн паркийн асуудал бол зөвхөн нийслэлийн биш, Монгол улсын 160 мянган малчин өрх түүний өрхийн орлоготой холбоотой асуудал учраас нийслэлтэйгээ хамтраад энэ асуудлыг одоо урагшлуулахын төлөө бас хичээж ажиллая гэж ингэж бас шийдэлд хүрж байна. Эмэлт паркын төсөл бол хоёр чухал ач холбогдолтой. Нэгдүгээр Улаанбаатар хотын суурьшлийн бүст үүсээд байгаа энэ арьс ширний үйлдвэрүүдийг эмэлт паркын төслийн талбайд нүүлгэн шилжүүлэх ажил бол 10 гаруй жил гацсан төсөл. За энэ төсөл бол гараанаасаа гарсан. Хоёрдугаарт бол хөдөө орон нутаг газар одоо арьс шир малын гаралтай түүхийд маань үн цэнэгүй ингээ хаягдж яадаг. Тэгэхээр энэ хаягдж байгаа арьс ширийг нэмүүртэг шингээж үйлдвэрлэлийн процесст оруулж энэ кластер парк байгуулах нь бол маш өндөр чухал ач холбогдолтой юм. Тэгэхээр хүнс үдэ аж ахуйн сайдад бид бол хоёр асуудлыг онцолж танилцууллаа. За нэгдүгээрт бол дэд үтцийн хөрөнгө оруулалтад бол 470 орчим тэрбум төгрөг шаардлагатай. За үүнээс бол 300 орчмын нийслэл одоо өөрсдийн нөөц боломжоор шийдвэрлээд байна. За одоо үлдэгдэл 175 тэрбум төгрөгийг улсын төсөв болон бусад шаардлагатай их усүрээс санхүүжүүлэх болон мөн арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шийдвэрлэхэд 95.5 тэрбум төгрөгийн зээлийн их усүр шаардлагатай гэж. За мөн одоо үйлдвэр технологийн паркийн тухай хуулинд байгаа одоо энэ газар ашиглах эзэмшигтэй холбоотой зохицуултуудыг илүү одоо хувийн хөгжлийн аж ахуйн нэгжүүдэд ээлтэй байдлаар хууль эрх зүйн шинжилгээг хийх гэсэн ийм одоо хоёр чиглэлээр санал хүсэлтэд тавилаа. Тэгээ хүнс үдэ аж ахуй яамны хувьд бол ялангуяа засгийн газар улсын их хуралд бидний одоо хийж хэрэгжүүлэх гэж байгаа энэ төслийг танилцуулахад бол томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж байна.